Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Dead of Winter хэмээх сонирхолтой киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэх гэж байна. Киноны эхэнд Барба нэртэй нэгэн хөгшин эмэгтэй хуучны хайр зүг бариад бодлого ширэн суугаагаар гардаг. Удалгүй тэрээр нэгэн залуу хосын гэрэл зургийг авч машиндаа зүүн цастай цагаагаараар замд харна. Явх зураа радио сонсоход Миннесота мужийн хойд хэсгээр агаарын температур огцон буурч цаг агаар улам дордох төлөвтэй байгааг мэднэ. Хэсэг хугацаанд давхсны дараа цас улам хүчтэй орж Барба төөрч орхидог. Тэрээр аргаа борон сууж байтал ойрогцоо чимээ сонсогдож тэр зүг рүү явхаар шийднэ. Эцэст нь Барба нэгэн асгагдсан байшинд хурж ирэхэд тэнд нэгэн хөгшин ир мод хагалж байх бөгөөд газарт цусны толбов харагдана. Төд удалгүй нөгөө хөгшин ир Барбаг хараад цочиж хэн болохыг нь болон энд юу хийж явааг нь асууна. Барба загасчлахаар ирснээ тайлбарлаж Хилда нуур хаан байдгийг асуухад өг нь түүнд найрсаг зааж өгдөг. Барба түүнд талархлаа илэрхийлээд газарт байгаа цусны талаар асуухад өг нь түүнийг агнсан бугийнхан цус хэмээн тайвшруулна. Үүний дараа Барба цааш хөдөлж удалгүй хүлцсэн Хилда нууранд ирэх бөгөөд тентхийн орчин түүний сэтгэлийг ихэд хөдөлгөнө. Тэрээр залуу насаа дурсах бөгөөд энэ газар нь түүний нөхөр Карлтайгаа анхны болзоондоо ирж байсан газар байж таарна. Дараа нь Барба мөс өрөмдөгчөө гаргаж ирэн хүлцэн нуурын мөсийг цоолоод өнөөх хуучин хайрцгаа гаргаж ирнэ. Тэрээр уйлж эхэлнэ. Гэвч гэнэт ойрхон буун дуун сонсогдоход Барба юу болж байгааг харахаар яаран очиж нөгөө хүүгэн гаран хүлээстэй залуу охиныг хөөж байгааг анзаарна. Барба машиныхаа ард нуугдан өвгөн охины хүл рүү буудаж улмаар байшин руу чирэн оруулж буйг айцтайгаар харна. Үүнийг харсан Барба маш их цочирдож цагдаа дуудахыг оролдох боловч утасныхан сүлжээ барихгүй байв. Тэрээр машинаараа зүхтахыг орогдно. Гэвч харамсалтай нь машин нь цасанд суун хөдөлж чадсангүй. Өөр ямар ч аргагүй болсон Барба өвгөний байшин руу буцаж очтол өвгөн машинаараа яваад өгснийг харна. Тэрээр боломжийг ашиглан охиныг аврахаар байшин руу гүн очсон боловч урд хаалга нь цоочтой байлаа. Тэрээр байшингийн зойронд чимээ гарч байгааг сонсоод модон тагийг нь сүхэн дотогш шагаав. Тэрхүү нүхээр барьцаалагдсан охин хүлээстэй байхыг харж танцаараа байгаа эсхийг нь асуухад охин тийм гэж хариулна. Гэвч Барба тусалж амжихаас өмнө өнөөх өвгөн өөр машинтай хурж ирэх бөгөөд Барба яаран нуугдана. Өвгөн эхнэрээ дагуулж ирсэн байх бөгөөд түүнийг хатагтай Purple Lady гэж дуудахаж. Хосууд байшин руу ороход нөгөө хэмэгтэй барьцаалагдсан охиныг шалгана. Өвгөн охиныг эмийн сангаас гарч явахад нь хулгаасан бөгөөд тэр үед ойр хавьд хинч байгаагүй гэж эхнэртээ итгүүлнэ. Энэ хооронд Барба зойрны цанцсан цонхон дээр бичиг үлдээж залуу охиныг ганцаарнг нь орхихгүй гэж амлаж байгаагаа мэдэгдэнэ. Тэгээд тэрээр машиндаа буцаж ирэх бөгөөд тэндээ загасчлахад зориулсан зөөврийн майхан авчирсан нь харагддаг. Өөр нэгэн газарт өвгөний эхнэр маш хүнд өвчтэй байгаа бололтой хамарнаас нь цус гоожиж харагдана. Энэ үед түүний анхаарлыг Барбагийн сарамсаргүй орхисон улаан бэлийг татах бөгөөд эмэгтэй зойрны цонхыг шалгаж үзээд Барбагийн үлдээсэн зурвасыг олж харан маш их цочирдно. Мөн тэрээр цасан дээр хөлийн мөрнүүдийг анзаарч дотогшгүй морж нөхрөөсөө бэлиний тухай болон хин нэгэн эвсэн мэсхийг асуун байцаана. Өвгөн нэгэн эмэгтэй Хилда нуурыг асууж ирсэн ч юу ч олж хараагүй гэж тайлбарлана. Гэвч уурсан эхнэр нь түүнийг хүмүүст хитрхи зөөлөн хандлаа гэж зэмлээд тарьсан балгаа арилгахад туслахыг шаардна. Удалгүй хосууд бууга барин нууранд ирэх бөгөөд нуурын дунд загасчлалын урц байгааг олж харна. Тэд дайрахаар урц руу болгоомжтой дөхнө. Гэтэл өвгөн Барбагийн тавьсан хавханд орж унах бөгөөд Барба энэ бүхнийг холоос дурангаар ажиглан зогсно. Галзуу хосуудыг анхаарсан саримсах хооронд Барба боломжийг ашиглан байшин руу сэмхэн нэвтрэнэ. Тэрээр зойрны хаалгыг эвдэн орж залуу охин руу яаран очоод амныхын наалтыг болгоомжтой хуулж авна. Гэвч охины гар нь багнаас цоожтой гинжээр хүлээстэй байх бөгөөд Барбад түлхүүр байсангүй. Иймээс Барба цоожийг эвдэх зүйл хайхаар дээд давхар руу яаран гарна. Тэрээр бүх цоргийг нээж зуухны галыг унтраана. Дараа нь хүшиг, хүнжил зэргийг усанд чихэж бүх зүйлийг нэвт норгож орхив. Гэвч Барбаг байшингаас гарч ирэх үед хин нэгэн мөрийг нь буудах бөгөөд энэ нь өвгөний эхнэр байлаа.
Тэр дахин хид хідэн удаа буудсан боловч Барба ямар нэгэн байдлаар сумнаас бултаж хараанаас нь мултарч ямжина. Хосууд байшиндаа буцаж ирэхэд бүх газар ус болж бүр зойр руу ус асарч байхыг хараад шоконд орно. Тэдэнд өмсөх хуурай хувцасч үлдээгүй байсан тул өвгөн биеийн дулаанаа алдаж сандарч эхэлдэг. Энэ хооронд Барба анхны тусламж үзүүлэх эм тариа хайхаар машиндаа буцаж ирсэн боловч юу ч болсонгүй. Тэрээр гинт бөгжөө алга усныг анзаарч хаа сайгүй хайсан ч олсонгүй. Хөрх эмэгтэй уйлж эхлэх бөгөөд энэ нь түүний нөхрийнхэн гэрлэх санал тавихтаа өгч байсан бөгөөд нандинан хатвалж ирсэн бөгжөөж таарна. Яг энэ үед Барба цасан дээр өвгний орхисон бууг олж хараад барьцаалагцсан охиныг хэрхэн аврах төлөвлөгөөгөөг боловсруулж эхэлнэ. Нөгөө талд барьцаалагчид дулаацахаар машиндаа амарч байгаа харагдах боловч эхнэр нь цаг баг үлдсэн тул явах хэрэгтэй гэж хэлнэ. Өвгөн даарсандаа болоод ахаад жаахан хугацаа гуйх боловч эхнэр нь маргааш өглөө гэхэд мис засалжтай уулзахаар Литфоркт байх ёстойг нь сануулна. Мөн тэд маргааш нуур бүрэн хүлдэх тул цагдаа нар хэргийн газрыг мөрдөх боломжгүй болно гэж тооцоолж нууран дээр ямар нэгэн аимшигтай зүйл хийхээр төлөвлөж байгаа нь тодорхой болдог. Хосууд залуу охиныг гадаа гаргах үед өвгөн бууга гээснээ мэдэж үүнд нь уурсан эхнэр нь түүнийг алгадаж орхино. Эмэгтэй охиныг машиндаа суулгах нь Барбаг хайхаар хөдлөхөд өвгөн хүлцэн нуур руу зүглэнэ. Өвгөн цүнхтэй багаж хэрэгслээ гаргаж ирэхийг Барба холоос гайхсан байдагтай ажиглаж загсана. Үүний дараа тэрээр залуу охиныг олохоор байшин руу яаран орсон боловч охин аль хэдийн байхгүй болсныг мэднэ. Барба шүүгэнээс зарим эмнэлгийн хэрэгсэл авч эцэст нь мөрнийхөө шарахыг боож амжина. Дараа нь тэр гадаа нэгэн машин байгааг анзаарч цонхыг нь хаглан дотроос нь радио холбоо олно. Радио ажиллаж байсан тул хөгшин эмэгтэй яаралтай тусламжийн албатай холбогдож галзуу хосууд охин барьцаалж түүнийг буудсан талаар мэдээлэл нь хаягийг нь өгнө. Гэтэл гинт өвгөн гарч ирэн түүн рүү дайрахыг оролдоход Барба түүний хөлийг гинтэж орхино. Тэрээр өмнө нь олсон буугаараа өвгнийг онлох үед энэ бүхнийг эхнэр нь хүчээр хийлгсэн гэдгийг хүлээв. Тэрээр эхнэрээ эдгэршгүй хүнд өвчтэй гэдгийг мөн залуу охин өмнө нь хид хідэн удаа амиа хорлохыг завдаж байсан учраас түүнийг хулгаасан гэдгээ илчлэн. Тэрээр галзуу эхнэртэй туслахаа больсон гэдгээ хүлээн зөвшөөрч биеийн дулаанаа алдсан тул яг одоо эмнэлэгт очихгүй бол хизээж өхөж магадгүй байгаагаа хэлнэ. Тэгээд өвгөн байшингаасаа олсон бөгжийг нь Барбад эргүүлэн өгөхөд тэрээр маш ихээр сэтгэл нь хөдөлдөг. Барба түүнийг өргөдөн туслахаар шийдэж хамгийн ойрхон хот хаана байгааг асуухад өвгөн 2 цагийн зайд орших Ванаска хотыг зааж өгнө. Түүнийг муу хүн биш гэдгийг нь батлуулахын тулд Барба түүнийг Ванаска руу жолоодож бүх зүйлийг цагдаа нарт мэдэгдэхийг үүний дараа л эмнэлэгт очиж болно гэж тушаана. Өвгөн зөвшөөрч Барба түүнд итгэсэндээ харамсахаар зүйл битгий хийгэрээ хэмээн анхааруулна. Өвгөн амзавт өгөөд Барбад хідэн сум өгснөхийн дараа байшингаас холдон давхина. Гэвч тэр холдож анжаагүй байтал эхнэр нь түүнийг олоод ирнэ. Эхнэр нь яагаад явах гэж байгааг нь уурсан асуухад өвгөн биеийн дулаанаа алдсан тул эмнэлэг явах хэрэгтэй байгаагаа хэлнэ. Гэвч эхнэр нь яагаад өөрөөс нь тусламж гуйсангүйгээ хэмээн асууна. Тэрээр төлөвлөгөө нь хичнээн чухал болохыг сануулсан ч өвгөн энэ гар зүү төлөвлөгөө нь бүтэхгүй гэж үзэж байгаагаа хэлнэ. Тэрч байтугай нөгөөх үл таних мэс засалчид ч итгэхгүй байгаагаа хэлээд оройтхоос өмнө энэ бүхнийг зогсоохыг эхнэртэй уриална. Гэвч энэ нь эхнэрийг нь улам ихээр уурлуулж тэрээр нөхрөө өөрөөсөө салахыг хүсэж байна гэж буруутгана. Энэ хооронд Барба бууга цэнэлээд машиндаа буцаж ирнэ, залуу насны өөрийнхөө болон Карлийн зургийг ширтэн сууна. Тэрээр хүүхэд дутуу төрүүлж байсан үеэ нөхөн түүнийг хэрхэн тайвшруулж түшиг болж байсныг дурсан сандаг. Хэсэг хугацааны дараа Барба өтгөн утаа гаргаж эрх баригчдыг нууран дээр шууд хөдөлн ирүүлэхийн тулд машинаа шатаадаг. Төлөвлөгөө нь яг ясаар болж Барба удалгүй тэр хавьд нэгэн машин ирж байгааг анзаарна. Машинаас нутгийн байгаль хамгаалагч бололтой 2 эрэгтэй бууж ирэхэд Барба тэднийг дуудсан хүн нь өөрөө болохыг тайлбарлаж юу босон талаар дэлгэрэнгүй ярьж өгнө. Залуус туслахаар зөвшөөрж түүнээс бууга өгөхийг хүсв. Барба өөрт нь аюуртай байж магадгүй гэж тэнэглэсэн боловч тэд түүнийг хамгаалтанд аавна гэж итгүүлэхэд дурамчхан бууга өгнө. Удалгүй тэд байшингийн гадаа ирж өвгний эхнэрийн нь машин байгааг хараад түүнийг гэртээ харж ирснийг мэднэ. Залуусын нэг нь цагдаа дуудаад дараа ирэхийг хүссэн ч нөгөөх нь татгалзав. Барба тэр эмэгтэйг аюуртай тул болгоомжтой байхыг сануулсан ч тэд анхааруулгыг нь нухацтай авч үзсэнгүй. Хөгшин эмэгтэйг төвөггүй зохицуулж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэд зэвсгээ барин машинаас болгоомжтой бууж эмэгтэйг дуудсан боловч хариу ирсэнгүй. Тэд гадаа зогсох машин руу дөхөж очиод
Хаалгыг нь нэмэгц эмэгтэй хоёр эрийг төвөггүй хөнөөж улмаар Барба руу ч мөн буудаж эхлэнэ. Азар Барба машины хайрцагаас буу авч амжжээ. Тэрээр галзуу авгай руу ширүүн хариугаал нээж хөлийг нь шахтуусан боловч удалгүй суман дуусчихв. Үүнийг харсан Барба алагдсан эрчүүдийн нэгнийх нь бууг авахар ухс хийсэн ч буун дуу үргэлжсээр байсан тул машины ард нуугдахаас өөр аргагүй болов. Тэгтэл өөрийнхөө эхнэрт алагдсан өвгөн машиндаа өгсөн байхыг хараад Барбагийн нүд нь тайхсандаа томорно. Галзуу авгай буудсаар байх зуур цачирдсан Барба байшингийн ард нуугдахаар ярна. Харамсалтай нь хүчтэй сум модон дээврийг онож үүнээс болж Барба ухаан алдаж ундаг. Өөр нэгэн дурсамжинд хэсэг хугацааны өмнө Барба өвчтэй нөхрөө орон дээрээс нь босоход тусалж өглөөний цайг нь бэлдэж өгч байгаагаар гарна. Тэрээр залуу байхдаа хамтдаа аялж байсан үеэ дурсан ярьж байтал Карл огт хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг анзаарна. Сандарсан Барба хоолоо хийхээ болж нөхрөө нас барсныг мэдээд маш их харамсдаг. Одоо цагт Барба ухаан орж өөрийгөө зойронд залуу охины хажууд хүлээстэй байгааг олж мэднэ. Тэрээр охиноос нөгөө хосыг таних хэсгийг асуухад Хия өөрийнхөө амиа хорлох гэсэн бүтлгүй оролдлогын дараа эмнэлэгт байхдаа өвгний эхнэрийг нэг удаа харж байсан гэж хариу өгнө. Охин өөрийгөө Лиа гэж танилцуулахад Барба маш их сэтгэл нь хөдөлдөг. Учир нь Карл энэ нэрэнд маш хайртай байсан бөгөөд хэрв охинтой болвол Хия гэж нэрлэхээр төдөвдөж байсан юм. Дараа нь Барба өнөөх хуучин хайрцаг хайхад Хия өвгний эхнэр түүнийг ойрхон орхисныг хэлж өгнө. Барба хайрцгийг хурдан авч түүний бариулыг ашиглан өөрийг нь хүссэн шургийг мултлав. Тэрээр шургийг Лиад өгч өөрөө маш их хүч гарган багныг өргөснөөр суларч чаддаг. Барба Лиад ч бас тусалж гарах гарц хайж байгаад тэднийг гаргаж чадах зойрны адна хаалгыг олдог. Найдвар тээсэн Барба зойронд байсан зарим багжийг ашиглан хаалгыг арай гэж нээсэн боловч гадаа өвгний эхнэр зогсож байхыг харна. Гар зуу эмэгтэй тэднийг тэр дорн буцааж төвжиж орхив. Яг энэ мөчид Барба дахин нэг дурсамж санана. Нөхрөө нас барсны дараа тэрээр өмгөөлөгчтэй нь уулздаг. Карл тэнд өнгөрүүлсэн дурсамжуудаа нандинг нь чандраа Хильда нууранд цацхыг хүссэн байж таарна. Энэ их Барбагийн энэ газар руу ирсэн гол шалтгаан байлаа. Хэсэг хугацааны дараа өвгний эхнэр Барба Хия хоёрыг нуурын дунд босгосон майхан руу авч явна. Майхан дотор нэгэн ор байх бөгөөд өвгний эхнэр Барбаг нөгөөх нууцлаг хайрцгийг нээхийг тушаана. Барба тэр эмэгтэйд ямар ч байсан үхэж байгааг нь сануулж энэ галзуурлаа зогсоохыг гуйсан боловч тэрээр сонсохоос татгалзав. Барба дурамжхан хайрцгийг нээгээд дотор нь эргэтэн шилжүүлэн суулгахад зориулсан хүний илэг хадгалах сав байгааг хараад маш их хайдаг. Энэ нь нөгөө эмэгтэй Хиягийн илгийг хулгайлж дараа нь Лидлфоргт мис засалжтай уулзан шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа гэсэн үг байв. Үүний дараа өвгний эхнэр охиныг орон дээр хэвтүүлэхийг тушаахад цочирдсан Барба охин бол ердөөл хүүхэд. Ийм зүйлийг хүртэх ёсгүй гэж дахин эсэргүүцнэ. Тэр бүр хөөрхөн охины оронд өөрийгөө өгье гэж гуйсан боловч өвгний эхнэр түүнийг хэтэрхий хөгшин гэж голно. Өөр аргагүй болсон Барбалягаас уучлалт гуйх бөгөөд энэ үед залуу охин өнгөлөг шургийг гартаа чанга гадгасан байр. Барба түүнийг наалдамхаа туузаар хүлж байгаа мэт харагдах боловч охиныг амархан могторч чадгаар зориуд сул хөлнө. Ингээд ажил дууссаны дараа өвгний эхнэр Барбаг буудаж дараа нь Хяагийн хогцыг хайчлан эргэтнийг нь гаргаж авах ажиллагааг эхлүүлэхэд аргаа барсан охин амандаа дүүхий орлоо. Гэвч эмэгтэйг анхаарлаа сарниулах үед Барба амьд байсан төдийгүй боломжийг хүлээж байсан босч ирэн ширүүн дайралт хийн. Тэрээр өвгний эхнэрийг хайчаар дүрж орхисон ч нөгөөх нь бууж өглгүй эргүүлэн дайрна. Тэд Винтобо булаацардан ширүүн тэмцэлдэх зураа газар байсан дэнлүүг санамсаргүй зохиж унгав. Тэмцэл улам ширүүсэж Барба өвгний эхнэрийг майхнаас түлхэн гаргаж дүнгэнэ. Энэ хооронд онсон дэнлүүнээс болж майхан шатаж эхлэх бөгөөд Хя хүлээснээсээ мултрахын тулд хамаг хүчээрээ тэмцэнэ. Удалгүй өвгний эхнэр Барбаг дарж аваад буудахаар зогдсон боловч сум нь дууссан байр. Харин Хя Барбагийн өгсөн шургийг ашиглан наалдамхай туузыг зүсэж чаддаг. Галзуу эмэгтэй Барбаг Винтобогоороо хэрцгийгээр балбах бөгөөд эцэст нь хоёулаа ядарч төлдсөндөө болоод газар бунана. Үүний дараа өвгний эхнэр Барбагийн нөгөөх хуучин хайрцгийг олж харна. Өмнө нь сум тэр хайрцгийг онсон байсан бөгөөд энэ нь Барбагийн амийг аварсан байж таарна.
Хайрцаг дотор хүний чанар байх бөгөөд Барба түүнд гар хүрхгүй байхыг зөвхрөнгөө барангүй байна. Дараа нь өвгний эхнэр Барбаг нуурын мөсөн дээрх нөгөөх жижиг нөхөн унаж байсан нүх рүү чирнэ. Яг тэр үед Хиа хүлээснээсээ бүрэн салж шатаж буй майхнаас аюулгүй гарч амждаг. Өвгний эхнэр Барба руу дахин дайрахыг оролдсон боловч Барба гавныхаа сул үзүүрийг тэр эмэгтэйн шагаан дамжиж холбон хүлнэ. Тэрээр түүнийг нүх рүү чирэн оруулж хоёр эмэгтэй хоёулаа мөс шиг хүүтэн ус руу ундаг. Өвгний эхнэр агаар дутагдсан цөхрөнгөө баран тэнцэх боловч Барба түүнийг улам доош чирнэ. Энэ хооронд Хиа нүхний ирмэг дээр ирж Барба болон Карл нарын залуу байх үеийн зургийг олж харна. Харин Барба хайртай нөхрөө дурсах сүүлчийн хайрын илэрхийлэл болгон түүний чанарыг нуурын усанд цацдаг. Киноны төгсгөлд цочирдсан Хиа нуураас холдон алхаж, харин Барба Карлтай анх болцож байсан тэр нандин дурсамжаа сансаар сүүлчийн амьсгалаа хурааж буугаар гардаг. Дараагийн бичлэгээрээ удахгүй уулзъя. Баярлалаа. Сувгийг мань дэмжиж subscribe дараарай.